Хятадын үндэсний цөөнхийн 12 дахь уламжлалт спортын наадмын нээлт Хайна мужийн Саяа хотын төв цэнгэлдэх хүрээд нь тун удахгүй болох гэж байна. Хятад улс нийтдээ 56 үндэстэнтэй. Хятад үндэснээс гадна 55 үндэсний цөөнх бий. Энэхүү наадам бол үндэсний цөөнхийн уламжлалт спортын их наадам байгаа. 1953 оноос эхлээд 4 жил тутамд Хятадын муж хотуудад ээлжлэн зохион байгуулдаг. Энэ удаад далайн эргийн үзэмжт орон Хайна муж анх удаа зохион байгуулж байна. Нээлтэд муж хотуудын үндэсний цөөнхийн бага тамирчид ёслолд оролцоход тухайн үндэсний соёл онцлогыг янз бүрийн бүжгээр харуулсан сонирхолтой санагдлаа. За энэ бол өвөр Монголын бага тамирчид орж ирж байна. За энэ бол төвдийн бага тамирчид. Нээлтийн 2 дахь үед янз бүрийн урлагийн тоглолт үзүүлсэн. Нийтдээ бага тамирчид, уран бүтээлчид, үзэгчдийг багтаасан 35 мянган хүн оролцсон нийжгэр нээлт болжээ.